За хуралдаан даргалагч сануулсан асуултанд үнэн зөв бүрэн гүйцэтгэж. Тэгээд 27 оны төлөвлөгөөтэй холбоотойгоор бас 6 бүлэг дотроос хэдэн асуулт асууя. Санхүүжилт төсвийн чиглэлээр 124 төсөл 186.10 хэмжээний нийт санхүүжилт яг хэдэн төгрөгөөр хэмжигдэж байгаа вэ? Санхүүжилтийнхаа хэдэн хувийг улсын төсөв, гадаад зээл, бонд, одоо би уул уурхай орлогоос бүрдүүлэх вэ гэж. За нүүрсний үнэн хэдтийн эргэлт буурах үед энэ төлөвлөгөөний хэдэн хүн санхүүжилтгүй болох эрсдэл байгаа вэ? Төсвийн алдагдал улсын өрийн дарамт 2027 он гэхэд ямар түвшинд хүрэх тооцоотой байна? Эдийн засгийн өсөлтийн төсөл ямар нүүрсний үнэн дээр хэддээр суурилсан бэ? Экспортын өсөлтийн тооцоонтой хэддийн эдийн засгийн сарлыг тооцсон уу гэд. За хэрэгжилт хариуцлагын чиглэлээр 186 арга хэмжээ тос үр дээр хийн хариуцлагын ямар хугацаанд ямар KPI-гаар дүгнэх нь тодорхой болсон юм уу? Хэрэгжихгүй бол ямар сайд, ямар байгууллага улс төрийн болон хууль зүйн хариуцлага хүлээх юм бэ? Өмнөх төр алсын хараа шин сэргэлт одоо бусад хөгжлийн төлөвлөгөөний хэдэн өн бүрэн хэрэгжсэн бэ? Өмнөх төлөвлөгөөнүүд нь хэрэгжээгүй байхад энэ удаа юугаараа өөр болж байгаа юм бэ гэдэг. Тэгээ Монголын төрийн засгийн газрын өнөөгийн тендер худалдаа авалт төслийн ажилд хяналтын чадварчийн 186 арга хэмжээгээ хэрэгжүүлэх хэмжээнд хүрсэн юм уу? За гуравт нь авилга хяналтын чиглэлээр төсөл бүрийн тендер гүйцэтгэх зарцуулалт хэрэгжилтийн явц нь иргэдэд нээлттэй байгаа юу? Нээлттэй байж чадах уу? Иргэд бодит цаг хугацаанд хяналт цахим систем бий болох юм уу? Том төсөл бүр дээр гараад бус аудит хийх үү? Авилгын эрсдлийн урьдчилсан үнэлгээг хийсэн үү? Улс төрийн нөлөөтэй компаниуд мега төслүүдээр давуу байдал авахгүй гэдгийг юугаар баталгаажуулж байгаа вэ? Авилга гарвал ямар төвшний албан тушаалтан хариуцлага хүлээх вэ? Дөрөвт нь иргэдийн амьдралын асуудлаар энэ төлөвлөгөө хэрэгжсэний дараа жирийн өрхийн амьдрал яг юугаар өөрчлөгдөх вэ? Иргэдийн бодит орлого инфляциас давж өсөх баталгаа нь хаана вэ? Залуучууд байр авч чадах юм уу? Шударга өрсөлдөөнд итгэж чадах юм уу? Монголдо үлдэх тэр хүсэл сонирхол шаардлага нь нэмэгдэх юм уу? Орон сууцны үр хэмжээний зорилтууд нь бодит орлоготойгоо нийцэж байгаа юу? Ядуурл статистикээр буурах уу эсвэл иргэдийн бодит амьдрал дээр буурах уу? Статистик гэдэг нэг тоо байгаад байдаг. Бодит амьдрал дээр хөргөгч, хадгаламж, харилцах данс, өр зээл, хуримтлал, эдлэгч хэрэгжилж байгаа зүйлийнхэн насжилт болоод тоо хэмжээ чанарын үзүүлэлт амьдралын чанар нь унаад байдаг. За эрчим хүч ногоон хөгжлийн чиглэлээр эрчим хүчний реформын зардал нь инфляцид ямар нөлөө үзүүлэх тооцоод байна? 27 он гэхэд бодитоор бууруулах боломжтой юу? Ногоон хөгжил ярьж байгаа мөртлөө нүүрсний эдийн засгаас хэд хамааралтай ивэр байгаа нь бодлогын зөрчилтэй асуудал болж байгаа биш үү? Сэргээгдэх эрчим хүчний бодит эзлэх хөв эрчим хүчинд хэдэн хувь болох? Ус агаар өрсний хамгаалтын хэмжээрүүдийг тоогоор тогтоож чадсан уу? За 6-т нь төр ба оролцооны чиглэлээр энэ төлөвлөгөө төр төвтэй ивэрэ байгаад байна. Иргэн орон нутаг хувийн хөгжлийн бодит оролцоо хаана байна? Орон нутаг шийдвэр гаргах эрх мэдэлтэй болох уу эсвэл зөвхөн хэрэгжүүлэх чигээр үлдэх юм? Монголд дахиад том төр байгуулах гэж байна уу? Эсвэл хүчтэй иргэн хүчтэй орон нутаг бий болох гэж байна уу? 124 төсөл 186 арга хэмжээний мөнгө яг хаанаас гарах? Хэрэгжихгүй болгын хариуцлага болох. Гишүүдээс үсгэд асуух асуултаа яг тэр салбар, тэр яам гэж асуувал их тодорхой бэлтээд хариулт их үр дүнтэй оновчтой болох болов гэж. За 15.3 их найт төгрөгийн 124 төсөл 186 арга хэмжээг 2027 оны хөгжлийн бодлого төлөвлөж байгаа. Санхүүжилт яаж шийдэгдэх юм бэ гэж. Улсын төсөв 2.2 их найт. Улсын төсвийн дээд потенциалын. Бид 3.6 их найдын үргэлжлэж байгаа төсөлттэй байгаа. 25-26-нд хэрэгжиж байгаа. Ийм төслийг үүнээс 2.2-ыг бид улсын төсөөс бид нар санхүүж байна. Шинээр нэгж хөрөнгө оруулалт эхлэх боломж байхгүй. Тэгэхээр яах вэ бид? Гадаа зээлийн ашиглалт гэж байгаа. Гадаа зээлийн ашиглалт дээр 4.7 их найд. Энд бол 4.7 их найдаа багтаж энэ хүлээгдэж байгаа амлагдсан
18 их найдын гадаа зээлээ бид нар хамгийн эренбээр нь хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. За гадаадын энд гол одоо энэ бол Монгол улсын хэмжээний энэ чинь зөвхөн төсвийн хүрээний асуудал биш шүү дээ. Улсын хөгжлийн бодлогын асуудал болохоор бүхэл Монгол улсад ажиллаж байгаа, хөрөнгө оруулж байгаа дотоодын, гадаадын, хувийн, төрийн бүх байгууллагуудын одоо хийгдэх бодлогын арга хэмжээнүүдийг гол ажлын буюу Монгол улс эдийн засаг нөлөө үзүүлэхүйц гол салбаруудыг нэгтгэж хийж байгаа. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтаар 1.6 их найт төгрөгийн ажлууд хийгдэнэ. Энэ бол яг хийгдэж байгаа ялангуяа голлон уул уурхайн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, геолог хайгуул, уурхайн бүтээн байгуул, барилгын ажлуудыг оруулж байна. За төр хувийн түншлийн гэрээгээр 1.5 их найт. За одоо бөөрөлжүүдийн захиргаан станцаас ахвала Баянгийн захиргаан станц одоо ТЭЦ 5 бүгдийн төр хувийн хөвчлэр хийнэ. Одоо чойр замуудын замын асуудлыг мөн төр хувийн хөвшин тэнцлэр. За одоо дархан Алтан булан чиглэлийн авцамыг төр хувийн хөвшин тэнцлэр. За болцоотой лүнгийн чиглэлийн замыг үлдэр төр хувийн хөвшин тэнцлэр л явуулна. Эдийн төсвийн өөрийн чадах хөгжлийн хөтөлбөрт хөрөнгө оруулахыг чадах бид нар хязгаарлагдууд болсон. Нэг ийм байгаа үед төр хувийн төвшил, гадаадын шүүд хөрөнгө оруулалт, хувийн хвшлийн төслүүд манай энэ санхүүжилтийн гол хувийг үндсэндээ 80% данд энэ хэлбэрл цааш тавьж байна. Орон нутгийн төсөв 0.2 их найт, гадаадын тусламж 0.3 их найт, улсын төсөв 2.2 их найт, дотоодын хөрөнгө оруулалт 4.5 их найт. Харьцангуй дотоодын хувийн хвшлийн хөрөнгө оруулах чадвар сайжирч байгаа. Энэ хийгдэж байгаа олон төсөл хөтөлбөрүүд чинь энэ барилга угсралтууд чинь дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. За энэ болгоныг бас оруулж тооцож бүх салбаруудын дүнг нэгтгэж байгаа. За их усруудад та нар боломж ямар байна нөхцөл байдал гэдэг. Ер нь экспорт их сайн байгаа. Өмнөх оны яг мөн үеэс экспорт 63% өсөд байгаа. Манай нүүрс бид ганцхан нүүрснээс хамааралтай эдийн засаг тун эмзэг байсан. Одоо зис ороод ирлээ. Зис одоо анхудаа нүүрснээс давсан 25 үүсгэл. Одоо бид дараагийн ашиг олтол буюу алтыг одоо эргэлтэнд оруулах гэж. Буюу нэг салбараас хамааралтай байдлаа багасгах нь бидний зорилго. Нөгөө талаар зисээ цэвэршүүлье. За зисэн дээр ногдоод байгаа амнаатын хувь хэмжээг өөрчлөх хуулийг амнаатын ашиг олтолын хуулиар оруулж ирнэ. Ингэснээр нөөц тогтоогдсон 21 ордод хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг одоо бүрдүүлнэ. За нүүрсээ бол бид нар баяжуулах хүчин чадлыг байнга нэмнэ. Баяжуулсан нөөц буюу биржийн арилжаа гэдэг маань манай өрсөлдөх чадварыг байнга нэмж байгаа нэг юм зүйл болоод байна. За ингэ дуусч. Баатар гишүүнтэй бол санал бол нэг байгаа. Тэгээ бид нар нөгөө хүрэн нүүрснээс хамаарсан ийм эрчим хүчний салбартай. За тэгээд байгаль орчин чиглэлээр ногоон хөгжлийн бодлого бол алдагдсан байсан. Тэгээ 2030 он гэхэд бол бид нар ногоон их усрээр тухайлбал 30% хүргэнэ эрчим хүчний салбарт. Тэгээ ногоон шилжилтийг хийнэ гэдээ явж байгаа. Тэгээ энэ одоо учрал ерөнхий сайдын засгийн газрын бас тавьж байгаа дөрвөн бодлогын чөлөөлөл гэж байгаа нэг нь бол ногоон чөлөөлтийг хийя гэт. Тэгээд одоо 30 хоногийн дотор бол шийдвэр гаргаад засгийн газар зарлаад тэгээд сэргийгдэх эрчим хүчин дээр бол одоо дуудлага худалдааг нээлттэй хил тодод зарлаад явж байгаа. Тэгээ энэтэй холбоотой нарийн мэдлэгийг бол эрчим хүчний сайд өгөх бах. Ер нь энэ дээр бол засгийн газар бол хав хатуу байр суурьтай байгаа. Тэгээд цаашаа зөвхөн За ганцхан минутанд Баатар гишүүн усаагаар хөрсний хамгааллын хэмжүүрүүдийг тоогоор тогтоосон уу гэсэн. Тийм тоогоор тогтоож байгаа. Усаагаар хөрсний хамгаалтын бодлогыг бүгдийг нь бодит тоон шалгууртайгаар төлөвлөсөн. За бас тодорхой төсөв тавьсан байгаа. Тухайлбал агаарын чанарын хувьд PM 2.5-ыг тоосон цэргийн хэмжээг 53-аас 50, PM 10-ыг 107-оос 96, азотын давхар эслийг 47-оос 45, хөхрлөг хийг 68-аас 66 гэдэг ингээд бүгд тоон одоо үзүүлэлтээр ингээд тавьсан байгаа. Нөгөө талаар усны чанарын хувьд маш охир ангилалд багтах цэгийн тоог 6-аас 5 болгож бууруулнаа. Хөрсний чанарын хувьд хүнд металлын бохирдол стандарт авсан цэгийн эзлэх хувийг 17.2-оос 13.2% болгон бууруулах зэрэг тодорхой одоо хөгжлийн төлөвлөгөөнд тоон зорилтууд маань тодорхой туссан байна. За тэгээ дутуу асуултууд бол одоо бичгээр л дараад нь хариулт өгүүлье. Ерөнхийдөө бол яг санхүүжилт төсөв гэдгийг J-ийн хоёроор бүлэглээд нэг хэдэн асуулт асуусан. Хэрэгжилт хариуцлагын асуудлаар Б-ийн хоёр сайдаас асуусан.
Авилга хяналтын асуудлыг хууль зүйн сайд амар сайхнаас асуусан. Иргэдийн амьдралын асуудлыг Жээнх хоёр сайд, шатар сайд, за эрчим хүч ногоон хөгжил бол мэдээж байгаль орчин болон шатар сайд дор чанднараас асуусан. Төрийн оролцооны асуудлыг Бээнх хоёр сайдаас асуусан. Тэгээд зарим сайд нар маань хариулцсангүй хуралдаан даргалагч хурал эхлэхэд хэлж байгаа. Асуултанд үнэн зөв бөгөөд бүрэн гүйцэд хариулна гэдэг. Тэгээ одоо энэ их хурлын гишүүд нь асуулт асуугаар 3 асуултын нэгийг хариулаад бусдыг ачдаг. Энд чинь ер нь яах ёстой? Хариулахгүй байгаа ч одоо үнэн зөв битгээл бүрэн гүйцэд алиндаа ч хамаарахгүй шүү дээ. За тийм болохоор их хурл нөгөө хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг чинь хуралд ирэх ёстой бол ирж асуултанд хариулах үүрэгтэй. Тийм учраас би сая амар сайхан сайдыг хуралдаас асуултанд хариулаа танаас асууж шүү гэж хэлж гараа явуулчлаа дуудаараа. Бээнх хоёр сайд тэгээ одоо асуултанд бүрэн гүйцэд хариулахгүй бол энх хоёр сайд юу ячээ? Жээнх хоёр сайд эдийн засгийн хөгжлийн яамд дутуу асууж байгаа асуултуудад бичгээр гишүүдэд гүйцээж хариулт өгье. Тэгээ 1 минутанд бас бүрэн хариулж амжихгүй байж болно. Тийм болохоор дутуу хариулагдж байгаа. Хариулагдахгүй байгаа асуултуудад Батбаатар гишүүний асуусан асуултуудад одоо эх 7 хоногт бичгээр хариулт өгөөрэй. За Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийн нэгт хэлцүүлэг явуулж байна. Тэгээд асуултууд асуусан хариулт бол гүйцээж авч чадаагүй. Эх 7 хоногийн хэлцүүлэг зарчмын зөрүүтэй санал эхлэх тэр дэгийн гормоос өмнө хариултуудыг засгийн газар бас ирүүлээрэй гэж хүсэж байна. Бичгээр ирүүлэе гэж ярьсан. За иргэний зориг ногоон нам бол хөгжлийн бодлогыг бол эсэргүүцэхгүй. Монгол улсад төлөвлөгөө хэрэгтэй. Иргэдэд хөгжил хэрэгтэй. Залуучуудад ирээдүй хэрэгтэй. Орон нутагт бол боломж хэрэгтэй. Гэхдээ энд нэг зүйлийг бол маш тодорхой хэлэх ёстой. Монгол улсад ингээд дахин сайхан нэртэй том тоотой хэрэгжилтгүй төлөвлөгөөг бол хүсэхгүй байх гэж бодож байна. Энэ төсөл 124 төсөл 180 арга хэмжээ тусж байна. Цаасан дээр бол сайхан харагдана уу? Сайхан харагдана. Харин иргэн өнөөдөр иргэд бол энгийн асуудал асууж байгаа шүү дээ. Мөнгө нь хаанаас гарах? Хин хэрэгжүүлэх? Хин хянах вэ? Бүтггүй бол хэрэгжихгүй бол хин хариуцлага хүлээх вэ гэж. Энэ 4 асуултанд энэ төлөвлөгөө энэ хөгжлийн бичиг баримт бол хариулт нь алгаа. Сонгуулийн өмнөх ээлж дамлалтын жагсаалт шиг болж хувирж байна гэж ингэж харагдаж байна. Өнгөрсөн жилүүдэд бид нар жавхтай эрх баригч нам Монголын ардам далсын хараа шин сэргэлт мега төсөл том бүтээн байгуулалт гэдэг үгийг хангалттай олон хэлсэн, сонсгосон. Гэтэ өнөөдөр бодит амьдрал дээр утааг бууруулж байгаа боловч маш их мөнгө зарж байгаа. Төгжрөл буураагүй, орлого хүрэлцэхгүй, авилга багасаагүй, залуус гадагшаага явсаар байна Монголоос. Тиймээс иргэний зориг ногоо нам энэ төлөвлөгөөнд зарим зүйлийг шаардж байгаа маа. Том үгш бодит хариуцлагыг зоох ёстой. Сүржин төлөвлөгөөш хэрэгжих боломжийг тодорхойлох ёстой. Хяналтгүй зарцуул биш иргэдийн нээлттэй хяналтыг тавих боломжийг энэ төлөвлөгөөн дээр гаргах ёстой. Энэ төлөвлөгөөний хамгийн анхаарал татж байгаа эмзэг хэсэг нь 124 төсөл 186 арга хэмжээ гэсэн тоо. Монголын төр өнөөдөр нэг эмнэлгийн ачааллыг бүрэн шийдэж чадахгүй, нэг сургуулийнхаа хүртээмжийг бүрэн хангаж чадахгүй, нэг хотын төвжирлийг бууруулж чадахгүй байж байгаа гэж энэ 180 арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдэгт иргэд хэр итгэж байгаа юм бэ гэдэг дээр анхаарах ёстой. Тийм болохоор нэгдүгээр нь төсөл бүрийн санхүүжилтийн их усүрийг нь ил тод болгоо. Улсын төсвөө зөөлөв бонд хоёрын хвшлийн хөрөнгө оруулалт зарцуулалт нь яаж явах юм бэ гэдгийг нь задлж гаргах хэрэгтэй. Том төсөл хөтөлбөр хэрэгжихэд иргэдийн эсэргүүцэлд учрахгүй байх боломж нь өрөөнө. Хоёрдугаарт нь 186 арга хэмжээ бүр дээр хариуцах эзэн хугацааг хэмжих шалгуур буюу KPI-г тодорхой бичих ёстой. Тодорхой олон нийтэд танилцуулах хэрэгтэй.
Гуравдугаарт нь төсөл бүрийн тендер гүйцэтгэх зарцуулалт хэрэгжилтийн явдлыг эргээд харах боломжтой нээлттэй захим хяналтын системтэй болох ёстой. Дөрөвт нь том төсөл бүрээр авилгын эрсдлээ аудитыг хийх ёстой. Тавдугаарт нь ногоон хөгжил гэж ярьж байгаа бол улс агаар нүүрсний хамаарал сэргээгдэх эрчим хүчний бодит хэмжээнүүдийг тоогоор тогтоох ёстой. Бид энэ зарчмын зөрүүтэй саналууд оруулна. Эцэст нь залуучууд 2027 онд хэдэн төсөл хэрэгжих вэ гэж биш, эх орондоо үлдэх шалтгаантай болов уу гэж асууж байх хэмжээнд очих ёстой. Энэ төлөвлөгөөг сайхан мөрөөдөл биш, иргэдийн бодит. За баярлалаа.